Монгол улсын ойн сан түүний ангиллал. За одоо бүгдээрээ Монгол улсын ойн талаар мэдээлэл хуваалцъя. Үүнээс өмнө та нар ойд ямар төрлийн мод байдаг талаар хоорондоо ярилцаарай. Сайн байна. Тэгвэл би та нарт моддыг навчаар нь ялгаж таних нэг арга зааж өгөх үү? Жишээ нь шилмүүс модны шилмүүс болгон өөр байдаг. Шилмүүс нь хэд хэдээрээ гарсан байгааг сайн ажиглаарай заа юу. Нэг дороос 5-5-аараа шилмүүс гарсан бол хууш мод. Нэг дороос 15 түүнээс дээш шилмүүс гарсан бол хар мод буюу шинс. Харин нэг нахианаас 2 шилмүүс багцлан гарсан бол нарс мод байдаг шүү найзуудаа. Монгол улсын ойн сан нь нутгийн хойд хэсэгт тархсан шилмүүс, навчитой, нутгийн өмнө талын говь цөлийн бүсэд тархсан заган ойгоос бүрдэнэ. Байгаль Сибирийн их тайга, Төв Азийн хээр, цөлийн торгон заагт оршиж, уур амьсгалын эрсдэс нөхцөлд ургадаг манай орны ойн байгалийн жамаар нөхөн сэргэх чадвараар нэн хязгаарлагдмал, ойн туймэр хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртөмтгий эмзэг экосистем юм. Манай орны нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сүүг, тармил ойн нөөцөөс Монгол улсын ойн сан бүрдэх бөгөөд ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн болон ойн туймэр, хөнөөлт шавж, өвчнөд нэрвэгдсэн ойн талбай, түүнчлэн ойн захаас гадагш 100 м газар тайрц суулгац, бойжуулах, мод үржүүлэхийн газрын эзлэх талбай зэрэг нь ойн сангийн газарт хамаардаг. Монгол улсын ойн сангийн талбай 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 19 сая 73.7 мянган га байна. Энэ нь Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 1219%-ийг эзэлж байна. Монгол орны ойн сангийн ойрхог чанар нь нийт газар нутгийн 828%-ийг эзэлж байна. Монгол улсын ойн сангийн талбай 82.7%-ийг навчид, шилмүүстэй, 17.3%-ийг заган ой эзэлнэ.